Star телевизээр суугаад хааруулсан та бүхэндээ би нэгэн сюрпризийг барья. Энэ бол час өдөр нэвтрүүлгийг хөтлөг шабуул миний бие хүрэхээр болоод байна. Энэ ямар учиртай нэвтрүүлэг вэ гэхээр зарим нэгэн асуудлуудад час өдөр тохиолддог. Час өдөр гэдэг маань чиса гэсэн хоёр төв дүгнэс бүтэн. Үхлийн гариг. За ямар нэгэн бүтэхгүй юм болохгүй байгаа юмыг час өдөр гэдгээр одоо ингэж төлөөлүүлж хэлдэг. Одоо ингээд ямар ч байсан та бүхэндээ би хамгийн ихний гэж хэлж болох нэг дугаараа хүргэх гэж байна. Энэ яагаад би энэ дугаар хүргэж байгаа юм бэ гэхээр цоошин дугаарыг та дараа 7 хоногт би хүлээж авах болно. Тэрнээс өмнө нь хийгдэж байсан час өдөр нэвтрүүлгүүдийн сонирхолтой хэсгүүдээс би хүргэе гэж бодсон. Ингээд хамгийн ихний дугаар час өдөр. Өөр чи час өдөр тохиолж ирсэн үү? Үгүй. Яагаад час өдөр гэж байдгүй? Байдгаа. За энэ үе ерөөсөө явчихлаа. Тэгээд час өдрөөс бүр мангар цогтаад юм шиг байна. Час өдөр гэхээр ерөөсөө цогтаад. Ослоо юм асахсан. Юм асахсан боломжтой. Яагаад боломжгүй юм бол? Хой, яна ястаа. Яавс. Энэ өнөөдөр час өдөр мөн үү? За, сайн эмэгтэй бол яг жинхэнэ час өдөр бол яг тааралтлаа шүү. Ингээд манай Star телевизээс эрхлэн гаргаж час өдрийн нэвтрүүлэг маань эхлэх бэлэн болсон. Бид өнөөдөр час өдрийн тухай ярилцах болно. Хаалтмжгүй өдөр гэж яддаг шүү дээ. Тэгэл тэр өдөр ажил бүтэхгүй байх ч юм уу. Өглөө олсоос эхлүүлэл орой унтан бүтлгүүтэх хөвлөж их байдаг л гэж бодлоо. Час өдөр гэж юу байдаг? Чамд тохиолж ирсэн үү? Тохиолж ирсэн. Ер нь залуу хүмүүсийн хувьд час өдрийн асуудал мөн үү? Асуудал мөн гэж боддог. Одоо бараг нэг час өдрийг сарамжи. Драма театрын урд зогсоол дээр дугуй хаагцсан дангараад байхгүй 2 цаг гараг үлээсэн намайг. Тэр өдөр яг час өдөр нээсэн байна. Тэгээ ер нь гэхдээ бас залуучууд залуу хүний хувьд хэлэхэд те одоо бас сэтгэл санааны юм байдаг бах те хүмүүс тэгэл час өдөр одоо жишээлбэл би бол хувьдаа 6 мохоо уншдаггүй одоо энэ өдөр ажил төрөлхтэй 6 уншдаггүй тэрийгээ дагаа сэтгэл санаа нэрэж бүтэхгүй байгаа юм санагдаад байдаг те. Гэхдээ нэг юм байдаг шнэ нэг жоохон багтал аав ээж нараа айгүйх чи ийм яваад хэрэггүй шүү. Чи өнөөдөр тэхгүй шүү, ингэхгүй шүү гэж маань хэлж идэг те. Тиймэрхүү юм дээр яг аав ээжийнхаа үгнээс гарахгүйгээр те яг тиймэрхүү одоо хин нэгэн хүмүүс маань одоо хэлдэг шүү дээ. Одоо жишээлбэл бид нар өнөөдөр нэг ийм хөдөө ингээ зугаалгаар явах гэж байна гэж хатал та нар битгий яваа. Чи юу наа зугаалганда битгий яв гэл. Зөрөөл явахаар тэнд очиод одоо хэрэг төвд орооцолдог ч байт юм уу те. Тэгэх мэтлэндээ тиймэрхүү одоо аав ээжийнхаа ч юм уу ахмад хүмүүсийнхаа бас үгийг сайн сонсож явах хэрэгтэй юм болов уу? Зөрсөн газар нь өстой годгонол очихоор гай болдог ш те. Ер нь час гэхээр яагаад энэ нэр хүмүүс өгсөн болов? Би наад тэгэхээр бас гоё часынсан амттай өдөр байж байна. Наад чи би бас хүмүүсээс асуусан. Би бүр час өдрийг бүр айгүй олон талаас нь ингэж судалж ингэж яваад байгаа байхгүй. Яагаад гэвэл миний нэвтрүүлгийг час өдөр ингэж тийм болохоор чи саа гэсэн хоёр төвдөг нээсэн үг юм. Чи гэдэг нь бол өхөл гэсэн үг, саа гэдэг нь гариг гэсэн үг. Чис гэдэг нь өхлийн гариг гэсэн үг. Одоо бар туулаж ихтний хүмүүсийн час гариг нь 5 дахь өдөр. Нэгмэр гариг өөрөө нэг хутхны одоо хутх хурцлага сайн боловч мис хэлгээ хамуур тойнор хэлэхэд ташаа гэдэг байна. Тэр өхлийн гариг гэдэг маань хүн болоод ямар гариг одонд төрсөн байна. Тэр үед нь өөрөөр хэлэх юм бол ямар олон од нар сар одын одоо байрлалын давхцлын үед нь төрсөн байна уу? Тэр үед төрсөн хүнд эргээд бас одоо гариг энэ давхцлууд тодорхой хэмнэлээр бол хүнд одоо сайн муугаар нөлөөлдөг гэсэн ийм л утгаар энийг нэрлэж л дээ. Би өнөөдөр час өдрийн айгүй олон зүйлүүдийг өөртөө давтаж туршиж үзлээ. Энэ үнэхээр хэцүү байна. Миний хөл байна, гар байна. Өөр жоохон асуудалтай. Үнэхээр яг хэцүү байт юм байна. Тэгээд энэ бол туршилт гэдэг би та бүхэнд анхааруулж хэлэхээс гадна энийг хизээч битгий давтаж дөөрэж хийгээрэй та бүхэн. Хайртай охиндоо хаягдахаас өмнө тэр залуу ямар нэгэн байдлаар алгадуулчлаарай. Энэ бол тэр залуугийн час өдөр. Энийг би өөрийнх нь биедээр туршиж үзэхийн тулд гадуур явж октод хайж үзэхээс та бүхэн ерөөсөө миний юу хийх гэж байгаа, юу турших гээд байгаа гэдэг
Хэсэг хугацаанд дараа үзэн үстэй. Би гол нь октод авах хэрэгтэй. Тэгээ энийг үзчих юм бол тэгээд час өдрийн хамгийн том даваа. Миний бодлоор. Хөөслөр юм асуусан. Чи нэг алхтаад гэж. Алхтаад гэж. Зүгээр. Самбан. Тийм асуусан. Нэг алхтаад гэдэг. Зүгээр нэг алхтаад чигээр. Тэгэл зүгэл нэг л алхтаад гэж тэгэл болоо. Ямш муу юу ах тэгэл болоо. Зүгээр л алхтаад болоо. За алхтаад. Хамаагүй зүгээр болно. За одоо өөр газар байж байгаа та. Амар хатаж ирүүн бууж байна. Бод авчиж жоохон ишээ болох надад машин жахах гэдэг шиг. Манай солид дөрвөн дээр тоглолт болж хахад бүх гэж зэрэг шууд бүх гэрэл унтраад хөгжим бүх тоглосчихсон. Тэр өдөр одоо тэр үзэх гэж ирсэн хүмүүсээ ч бас өдөр байсан юм ааш. Тоглолтын үеэр ч нэг үзэгдлээс нөгөөд рүү шилжээр харанхуйлдаг шүү дээ. Тийм тэгээд оноох маань хэлдэг байхгүй. За зүгчтэй хоорондоо мөргөлдөө, бэртэв, гэмтэв гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь ингэдэг байхгүй. Тэр би яцтай Монгол гэж тоглолт намар болчихсон. Тэр тоглолтын би орж исэн байхгүй. Тэгсэн чинь Баатар байх. Өвш би яцтай биш. Юун дээр хэлээ? Баатар байх гараа нэг ингэдэг чинь. Амар ойцсон байхгүй. Тэ энд манай тоглолт юм байна. Тэгээ дараагийнх нь Баатар байх тэр нэг юм тенстэй нэг юм яан гэрэл дээр хийдэг тэр номер явах гэжсэн байхгүй. Гүүж гарч ирээл байхгүй. Галтраад очихгүй. Тайсны хажууд харангуйгаас гарч ирээл. Тэгээ ойцсон чи гараа ингэ дарж унаад. Энэ гар нь лөө. Энэ ч лөө. Энэ нь шүү дээ. Ирэх өрн энэ дээр гараад ирсэн шүү дээ. Чичөөрн. Тэгэл яа гэд нэг орлоо. Тэгэл нэг ингэгээл тэгэл хуцаамсаа дараагийнх гарахаас өөр байхгүй болж байгаа юм чи. Йоо багэр юу юм аа. Тэгсэн чи тэр гар нь энэ дээр гараад чи үн болторсон юмсаа. Чичөөрн дээр. Амар юм дээ. Тэгээдсэн чинь тэгээ бас тэрний урдлын бас нэг шоу байсан байгаа. Аглох Баатар байх хоёр юм хөдөөний хүмүүс болоод алах малахаар ламп гэх номер байсан байхгүй. Тэгээд тэн дээр алахаар лампыг хаагцчихгүй яах вэ гэдэг явдаг байсан байхгүй. Тэгсэн чинь алахаа барьцаа аглох зүгээр алахаа доош нь өнжөөл явна зү. Харахгүй ингэсэн явчихсан чинь тийм хэлээ зөгөөд. Тэр бас хэцүү байхгүй. Зүгээр л ингэ явж байгаа орж харахгүй ингэчээд ингэ явгаад урд нь хүн байвал таг гэж зогчсон юм. Яг шидэн дээр дараад зүгээр бас шүдээ яс. Тэр шүдээ зохиосон бол амар час өдөр байсан бас. Тэгээд биднес яг нэг бодлоо муу хүмүүс юм аа. Ерөөс ингээ хүн биш тчихэд байхад энийг суугаад идэв. Манай хамтлагийн нэг залууж биш юм дээ. Эмхтэй нэрийг нэгэнд яа. Хөтөө тоглолтоор мөрөхөд тэр явчихсан байхгүй. Тэгсэн чинь гэрэл ханахуулаад аймгийн театрт явж байгаа хүнтэй мөрөлдөд хамраа хугалчихгүй. Тэгээ хүмүүс жигвэлээ янзлчаад тэгээ дараагийнхаа аймаг руу микротоор явж хагаад зогсоод би засан зам яаж руу өвөл юм чи буухаж хагаад цасан дээр галтраад доош өнгөрөө гараа угалаад. Тэр одоо эргээ бодохоос час өдөр байсан юм. Ястаа час өдөр. Тэгээ би ер нь юу гэж хэлэх гээд байна вэхээр зэрэг ерөөсөө доош унчаад татаараа гэж нэг нэр нь татуулсан нөгөөдгөө дээрээс нь дарж унаад. Кино шиг юм болт юм байна. Тэгэхээр зэрэг ер нь нэгнийхээ үгийг сайн сонсож явах, нэгнийхээ үгэнд сайн орж явах юм бол заавал час өдөр гэдэг юмтай таарлахгүй байх гэж байна тийм. Тийм хувийн анхаарал байх хэрэгтэй. Ер нь тэг бас телевиз үзэж байгаа нэг залуучуудаа үзэгчтэй хандаж хэлэхэд гоё өөртөө хүн ер нь сайхан хөрвж бодож сайн нэрхтээ явж чадах юм бол бас тэр хүнд муу юм тохиолдол баг байдаг гэж боддог. Тийм болохоор хүмүүс бүгд өөрсдөө сэтгэл дотроо яг сайхан зүйлийг их бодож тэгээд час өдөр биш чика өдөр болгож үргэлж явах хэрэгтэй тийм. Тэгээд бас залуучуудаа би яг ингэ нэмэт хэлчихэд ерөөсөө энэ час өдөрч бай энгийн өдөрч бүгдээрээ инээ таниадтай явж байхад ер нь гайгүй боллоо. Ханаад энэснийхаа дараа ханиахтаар бас нэг жоохон кайфч гэж. За тэр яг тэгээд бүгдээрээ энийгээ явж байхад бүх зүйл сайхнаар бодогд мэдээ сайхныг харж бодож тэгээд үзчихийж инээ. Тийм учраас X дүүжин залуучуудаа та бүхэн хамт байгаасаа гэж би хүсэж байна.
За ер нь бол час өдөр бол час өдөр л дөө гэж хүмүүс сүүлдээ бүр үг хэлээ хамаалддаг болсон байна. Та бүхэн дахиад анхааралтай сонсоод авчих. Час өдөр гэдэг маань ерөөсөө хүний бас нэг жоохон бүтлгүй байх өдрийг хэлдэг. Нийт хүмүүсийн хувьд бол 2 дахь өдрийг час өдөр гэж хэлдэг. 2 дахь өдөр яавал час өдрөөс гарах вэ гэхээр хутга мэснээс хол бай. Тэгэх юм бол ерөөсөө час өдрийг тоохгүй өнгөрөөж болно гэсэн юм утгатай байгаа. За ингээд би нэвтрүүлгийн ихэнд хэлсэн. Ямар нэг асуудлууд час өдрөс тохиолдоод байна гэд. Дараагийн асуудал нь юу болох вэ гэхээр Монгол улсын тусгаар тогтнолын 3 бэлэг тэмдэг байдгийг шүү үзэгчтэй. Энэний нэг нь бол монгол хэлний час өдөр тохиолдож залуучууд маш сонирн байдлаар монгол хэлийг маш хэрцгийгээр өөрчилж шинэ хэл гаргах гад ер нь их үзээд байх шиг байна. Гэхдээ өөртөө тэрийг анзаарахгүй л байгаа. Та бүхэн ярьдаг яриагаа мессеж бичдэг байдлаа мессенжерээр нэг нэгэндээ харьцдаг сайн бодоод үзээрэй. Залуу хүмүүсийн хоорондын яриа зарим нь болохоор нэг гадаад хэлтэй юм шиг болох гэж гадаад монголыг хольж ярьдаг. Энийг та бүхэн бодоод үзээрэй. Яг жинхэнэ монгол хэл маань ямар хэл вүлээ? Ингээд өмнө нь хийгдэж байсан час өдрийн 2 дахь дугаар Монголиш. Hey, hi, what's up? Сайн уу юу вэ? За үзэгчтэй час өдрийн мэндийг за одоо хаачлаа. Мессеж нэрээ алдаг шүү. Би бүр зүйлээ бүр толгой эргэж шít. За би найзынхаа мессежийг та нарт орчуулж өгье. Өнөөдөр орой ерөөсөө гал нэг сайхан бүжиглэе гэсэн санааг илэрхийлсэн байна. Тэгээд нөхөр өөрөө мөнгөгүй юм байна. Тэгээд миний цалин бууснаа уу гэж асууж байна. За би сар бичиг одоо. За дөрүүлээ зөө. За юм. За ингээд та анзаарсан уу? Бид монголооч юм шиг, монгол бишээрч юм шиг нэг л юм холилдсон хэлээр яриад байгаа. Энэ бол манай энэ дугаарын сэдв. Орос, Хятад, Япон, Солонгос хэл холилдсон. Энэ сонин яриагч нь Монголиш гэж нэрлээд зохилтой болов. Монголиш гинэ. Монголиш. За нэр ингэсэн юм шиг санагдаад байна. Яг зүгээр монголоор хэлж байгаа зүйлээс гадна гадаад үгийг их хэрэгжилж байна л да. Тэр нь болохоор бас залуучуудаа 100% буруу өгмөөргүй юм шиг байна. Тэр нь юу вэ гэхээр орчуулагдахгүй орчуулж хэрэглэх ёстой гадаад үгнүүд биш те. Тэрийг болохоор шинжлэх ухааны талаас нь эрдэмтэд докторууд орчуулж өгөх ёстой байхгүй. Энэ одоо жаргонч гэдэг үлээ юу ч гэдэг үлээ те. Хар яриан дээр биднес ингээд амар ярьж. Тэ хоёр юм тийм яриагаар ярьж байна. Ярина шүү дээ. Ярина шүү дээ. Энэгээр юу хэлэх чинь гэхээр ер нь хүн бол яг зүгээр яриагаа цэгж болох л зүйл байхгүй юу? Тэ? Тэр эфир дээр тэгж ярихгүйгээр ярьж болж байгаа юм чинь бас хоорондоо ярихтаа шисүүл. Ингээд явж ийн ингээд grandfather mother-удад ингээд заавчлаар өгөө юм лээ. Би та нарыг зүгээр уурлуулж ингэж нэрвтүүлэх гээд байгаа юм шиг. Би зүгээр би ажлаа хийж явж байна. Тэгэл энэ телевиз үзэж байгаа залуучуудаа нэг Монголын залуучуудаа нэг мессежийг явуулаад байгаа юм. Далд утгаар ойлгоорой гэдэг. Тэгээ энд юу ч нэг бас нэг дахиад нэг настай өмнө чуулчиж үзье. Тэгээд тэтгэрээ аваад та яг хөө тэгээ сайхан парти да. Даалуудаа бусад өвөө юм нэртэйгээ батл хийх үү? Яг юу ягаад нийлээд уучих нь. Яг юу юм уучих гэхдээ юм согцлоо шүү дээ. Одоо дүүлгээс читэн битээ байцгаа гэсэн. Би таны байцаагаагүй шүү дээ. Зүгээр яг тэтгэрээ буугаад таны та хэдийг ерөөсө хэр шоуд тэгээ. Чиний хэр юм паш хийж ин гэдэг чил мэдмээр шүү дээ. Битээ илүү үгэнд орлоод байгаа. Үгүй тийм. Та одоо зодтолдох уу? Юу ч тийм. Одоо зодоо модог гэж тийм юу байдгийг. Урдч тийм ер нь ховор байсан шүү дээ. Ягаад тийм байдгийг. Тэтгэрээ өвлээгээл. Вейтинг гэлээ. Тэтгэрээ бууглаар парти тоо. Тэтгэрээ бууглаар парти тоо. Яаж чадах вэ? Шоу тоо. Юу вэ тэнэр? Юу вэ гэж шүү гэж байгаа. Хүнтэй чинь сайн байна уу гэж харьцдаг байдтай. Би танд зүгээр л мэдлж шүү дээ. Юу вэ гэж мэдлэх чи сайн байна гэж мэдлэх ёстой байдтай. За тэгээ та имэнэрийг наараа л өөнөртөө муудалцал зодон зохион файт майт батл гээл тусаагажуулаа тэгэл янз бүрийн байцаал шиг яваад. Имэнэрийг найрч байна. Гөө тийм байхгүй. Чи дандаа буруу юм ярих юм чи. Ердөө яах гэдэг юм чи нэ? Үгүй яах гэж. Тиймэр найрна гэж үү юу гэж байгаа юм чи? Явж цаашаа мэдв. Яв. Clean, slow, vacuum, лавша, пив, стакан, jeans, кабель, get, boots, дот, амсгавцаа. Тэгээд явчих. За үзэгчтэй би нэгэн сайн нэр бол монгол хэлэнд орж ирсэн 32 ширхэг гадаад үг. Зарим тохиолдолд монголын болдог үгийг би нэгэн амсгаар. За. За шүү.
Вага машин молко байцаа плитик пишин молко реклам гуанс кафе паб хаус ван гарант порчиг лифт шит компьютер автир капот морожен лифт нефтин клин слоун вакуум лавша пив стакан джинс кабель кэт фудс ноутбук камер такси пицца пастик. Мессеж ёо. Завангар хэцүү юм байна шүү. Гэтэ миний сайн мангар гэж хэлдэг ч гэсэн мөнгө дэш. Би өөрөө жоохон PC тоглолдог. Гэтэ бүр тэр шараад руу явах болтой тоглох гэлтэй гэл. PC-н дээр тоглож байгаа хүмүүс ялангуяа нөгөө нэг Dota Counter улаараа тоглолцсон байж хтэн тэдний яриаг бичиж авал Ихнээсээ дуус PC-ний газар дүү гэл дуусна да. Яг зөв хэрэгэлдэг тийм. Гэхдээ тэднэрт нөгөө нэг яг зааж өгж байгаа нь бид нар л байхгүй да. Бидний хэрэгжилж байгаа үеийг шууд 100% хуулаад ярьж байгаа учраас. Оройн тоглож байгаа залуу баахан хараад хэлж өрөлж тоглолцоод тэгт нэг хажууд нэг бацаанууд ингээл үдцсэн зогсож байдаг ш тоглоом. Маргааш нь суудсан нөгөө хараал хэлцээ тоглоо суучих юм аа. 13-аас 14-р зууны үед Аз Европыг дамна хилцэгдэж байсан өнөөгийн англи хэл эрхүү цор ганц хэл нь монгол хэл байсан юм аа гэж. Энэ нэрээ үнэн шүү. Энэ үед монгол хэл мэддэг харийн хүн дэлхийн байлдан дагуулагчдын дурыг татаж ерөөсөө тэр үед айгүй нэр хүндтэй тийм соёлтой хүн тооцогддог байсан юм байна. 6000 5000 орчим хэл байдгийг гэж угааш батлуулсан байдгийг хэлээ. 5000 орчим. Монгол хэлний тухай монгол хэлийг ямар даасамжтай сайхан хэлвэ гэдгийг өөрснөө одоо бодож байгаа. Ийгээр зохион бичдэг бичих юм аа. За оюутан бүгд хэлээ. Паскал. Хөлийг төвтрөөс солиод болгож байгаа. Сууж байгаа оюутнууд гарангуутал орой шоуд би уцаа алчлаа, дискотыг танцлаа, эмпаштэй ингээл бүр аимшигтэй яриад идэв. Энэ одоо ямар учиртай юм болоо. Манай монгол хэлний нэг өрөөс тал нь одоо ингээ гадаадын өрөөч их богинохон байна тийм. Тэр одоо шоудах, канондах гэл нэг үг шүү тийм. Одоо канон гэдэг үг шууг нь Canon гэдэг одоо энэ одоо Японы том корпорацийн нэр юм шүү дээ. Canon гэдэг үгийг чинь манайхан чинь шууд монголоор нуушаараа канон болгоод тэгэл канондах. Одоо канондах гэдэг үг чинь манай монгол хэл баг шинээр орж ирж байгаа үг шиг болж тийм. Өө би номоо канонд чи лекц аваад би канондод авчи. Уг нь эн чинь буруу юм байгаа шүү. Би хуулж авах, хуулбарлах, бичгэл гэсэн үг. Тэр манай монгол хэлэнд гадаадын үг буухтаа их тийм уурт болж буугаад байгаа юм. Тийм болохоор тэр чинь нөгөө манай монголчуудын чинь нөгөө жаахан хураангуулж ярих гэдэг юмтай холбоотой. Би монгол хэл шигэд нэрлэлсэн баг. Яс сони юм ярьдаг хүүхдээ. Багш надад түрүүс хойш одоо монгол хэл гэдэг чинь ийм үндэсний бахархал ийм сайхан хэл гэж яриад байгаа ч тэгээд монголын шийдэр гэдэг бүр шинэ нэр томноо гаргаад ингээд идэг чинь буур гарчин. Гэхдээ ямар сонин залуу байж та хүн түрүүс хойш монгол хэлнийхаа тухай ингээд сайхан юм яриад байгаа чинь заавал эсрэг заавал тэрийг амарчлаа тофроод идэг чинь одоо гар юм чи хэлэхгүй байна. Амар юм шүү. Гөө угаасаа монгол хэл биднээс байсан дээрээ та нар. Гөө зүгээр. Гөө энэ чинь гоё юм багхгүй юу? Биднээс бүр амар залхуураад өстө гоё штэ. Заавал ийм их юм бичиж зугал. Тэр байгаа мó би явлаа заяа. Ингэвэл арай л буруу юм болоо. За ингээд аз ээж рүү би мессеж явуулчихлаа. Бас дахиад хариг үнэлээгээ сууж ийдаа. За ирчлээ. Йоо за энэ арай л энэ өтгөрөөсөн сүү байна уу? Баггүй. Тий, сүүний тасаг тустай. Энэ өтгөрөөсөн сүү байна уу? Өтгөрөөсөн сүү байхгүй. Молко юу? За та өтгөрөөсөн сүү гэхлээр таны толгойд энэ молко гэж бууж байна. Буухгүй. Нөгөө яагаад тэгэхээр нөгөө монголоор энэ орсыг нөгөө молко гэдгээр нь бидний толгойд бүр ингээ орцсон болгоор чинь тэрнгээр нь л ойлгож байна. Тэгээ хийжсэн бор ус би ханаас авч болох бол мэдхгүй юм байд. Энэ хавар гастай ундаа хаагур зардаг болоо л гэж. Үүдэн ч шүү дээ. Үүдэн дээ тий. За баярлалаа гэж. Энэ хийжсэн бор ус ямар үнэтэй бэ? Хийжсэн бор усаа? Хаана тийм хийжсэн бор ус? Одоо хоолойгоо сууж байгаа юм уу? За тий. Дарсан жимс ямар үнэтэй? Альтер компот ёо. Чи амар монголоор ярих гоо би заавал орс гадаад хэлбэг авах гэж. Бүр сүүг мэдхгүй өтгөрүүлсэн цагаа юм хэлдэг. Хөр шараад энэ ямар эргүүд боо юм бэ гэж бодож шүү. Өтгөрүүлсэн сүү биш ээ молко байж. Молко биш ээ өтгөрүүлсэн молко. Энэ гурвалдаа ямар үнэтэй бэ? Гурвалдаа. Гурвалдаа хэлээ шууд хэлдэг. Аль гурвалдаа? Энэ хям. За ерөөсөө манай монголчууд ерөөсөө нийтээр монгол хэлшд автчихээ.
бүрэн авцсан байна. Манай өвөрлөгчдийн хэл шиг эсвэл Оросд байгаа манай монголчуудын хэл шиг холимог хэл болчих вэ гэдгээс би үргэлж айж болгоомжилж явдаг юм. За дараагийн бас нэг сонирхолтой сэдв. Энэ юу юм бэ гэхээр энэ бол залуу хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой асуудал. Залуу гэлэхгүй нийт монголчуудын эрүүл мэндтэй холбоотой асуудал. Нийт монголчууд гэлэхгүй дэлхийн нийтийн бүх хүнтэй хүн амьтантай холбоотой асуудал. Энэ бол тамхитал болон энэ хортуутай молтой ерөөсөө бүгдээрээ нийлээд ядгүй гэхээр залуу уушиг, хөшөө уушиг, жоохон нэлх уушиг гэх мэтлээ ерөөсөө бүх насны хүмүүсийн ерөөсөө уушгийг будаа болгодог. Энэ үүднээсээ би бас энэ хүмүүсийнхаа эрүүл мэндийн бодож байгаа үүднээс залуу уушиг нэртэй дугаарыг хийсэн байгаа. За дөрөв анзаарсан баг час өдөр нэвтрүүлэгт X2 хамтлагийн хамт олон оролцсон байгаа. Дараагийн Монголиш дугаарт маань хей гээд нэвтрүүлгийг хөтлөлгөөс хоёр залуу маань оролцсон. Энэ удаа ямар учиртай хүн зочинг оруулсан бэ гэхээр энэ бол рэпер DJ. DJ тамхи татдаггүй гэж хэлсэн. Тэгээд тамхи татдаггүй уушиг ямар байх вэ гэдгийг би батлахын тулд эмнэлэгт үзүүлсэн байгаа. Ингээд залуу уушгийг үзээд бүгдээрээ эргээд уулзъя. За Marlboro компани хамгийн анхны эзэн нь уушигны хорт авдраар нас орсон байт юм байна. Харамсалтай. Та бүхэн ч бас юм болох л байх гэж бодоод байгаа. За тэр яг өнөөдөр манай зочноор уушгаар дагнсан алдартай хэдвээр эмнэлгийн эмч биш. Доктор профессор бол бүр биш. Зүгээр нэг залуу уушигны төлөөлөл маань залуухан эзэнтэйгээ ирж оролцож байгаа. Айгу хэрэгтэй л дээ тий. Ороо нэг үзүүлж дээ явуулсан тий. Уушиг юм чи зүгээр ш. За ингээд ноён уушигын төлөө скайп хэмжээгээр орё. За уушигны гадаргуу 100 м квадрат байдаг гинэ. Юу гэсэн үг уушигч одоо нэг ийм л юм байгаа шүү дээ. Гадаргуун дэлгэхээр ийм л юм болсон шүү дээ. Яаж явахаараа 100 м квадрат болчихдөг юм. Сонь л дээ. Ер нь уушиг ямар үнэтэй гэдэг юм бэ? Хүний уушиг, хоньны уушиг. Та нарын хувьд ер нь уушиг үнэтэй зүйл мөн үү? Ширхгэн 100 төгрөг. Тамхичин хоньных байна уу? Тамхи татдаг уушиг гэж байхгүй байдаг тий. Яг тийм байхгүй шүү. Ямар ч тамхи татдаг байх гэж байна. Тамхичин хоньных юу гэж байхгүй юу? За яг энэ бид хоёр нэг айхтар өвдснөөс олж үзүүлээгүй гэдгийг үзэгчид мэдж байгаа. Зөөр ингэж үзүүлээ явж байгаа боловч цаад уушиг чи ингэт юм байлээ. Өөрийгөө ингэж цэвэрлдэг хэрэгтэй гинэ. Тэр нэг улаан хоолой юу юм уу гарч интэй ингээл дамжуул цэвэрлээ. Одоо уушигнд орж байгаа тийм бохирдол юм юм ингэж цэр нус тий болгож ингэж гаргадаг. Тэгэхээр одоо ер нь хайрлах хэрэгтэй юм шиг байна тий энэ уушиг. Хоньны уушиг бол 100 төгрөг. Надад бүр энэ амар гомдолтой санагдаад байгаа юм аа. Тэгэл өөр юм найдлах л аа. Аргагүй шүү дээ. Тэр чинь агаарт, эрүүл агаарт. Тэгээ дээрээс нь тамхи татахгүй байгаа шүү дээ. Тэгээд тэгвэл тех тос мөн үнэтэй юм шиг чамд санагдахгүй байна. Үгүй яг тийч чи тэгэл яг нэг хоол унд гэдгээр яг хүний уушигт ингээд солио тавьдаг болчихвол үнэтэй болчихлоо. Тэгэл айгүй цэвэр агаарт байсан. Хүний уушиг эрүүл уушигтэй тий. Хамгийн уушиг усчаал тэгээд тастал яваад тахах л та. Тэр уушиг та тамхи татснараа таны ганцхан уушиг биш. Өөрөөсөө хажуутсан байгаа хүний уушиг нийлээ 120 мянган доллар та ингээд утаагаар үлээгээд хордуулж ингэ боддоо хэцүү байгаа. Тийм хоньны уушиг, хөдөөний хоньны уушиг гэж ялгаатай юу? Үгүй шүү дээ. Гэж ялгаа байхгүй шүү дээ. Ямар юм чи хөдөө хотох гэж байхгүй шүү дээ. Хөдөөс ирж байгаа юм чи. Хотын хоньны уушиг гэж байхгүй шүү дээ. Ерөөсөө угаасаа хотын хөдөөнөөс дэвлж ирнэ. Ийм асууж чи хүний уушиг байгаа юу? Хоньны уушиг зарах шүү дээ. Тийм үү? Үгүй. Хүний уушиг үнэтэй юу? Мэдгүй. Ямар ч байсан хүний уушиг юм чи үнэтэй л байна шүү дээ. За бити тийм хачин юм яриад байгаа ч тийм сурвалжлах гэж байгаа бол утаагаа юм ирсэн дээр шүү. Юу гэж ямар хүний уушиг энэ дээр асар зарж идэв. Таны хувьд ерөөсөө уушиг чухал уу? Чухал хэрэгтэй шүү. Уушиг харилт шүү дээ. Энэ хоньнууд яа мэдгүй шүү дээ. Яаж мэдвэ? Хөдөөний юм чи ямар хөдөөнөөс ирж байгаа юм чи. Бонд ингэ байж
ингээл их нутагтаа ирээл те. Ингээл онгоцны буудлын дээр буусан юм байл л та. Тэгэл их нутагтаа онгоцны буудлын дээр ингээл буугаад ирчих. Нэх гой танил үнэртэй л явцсан гэсэн. Нөгөө нутгийн үнэртэй л те. Нэх гой санагдал. Яагаад тийм гоё хаанаас юм гоё үнэртэй нэг ингээ харж хоёр залуу тамигтаа зогсчихсон. Тамигчаа юм тийм муухай үнийг донтуулж одоо ингээ те. Уушинд ингээ яаж. Тэгээ гарахад айгүй хэцүү болчихдээ. Германд 1970-аад оны дундуур нэг хүн нас орсон юм байна. Тэгсэн чинь тэр хүнийг задлан шинжилгээнд оруулсан. Яагаад задлан шинжилгээнд оруулсан бэ гэхээр тамхинаас болж нас орлоо гэж хэлж байсан. Яагаад гэвэл тэр хүн насан туршдаа зөвхөн нэг л төрлийн тамхи татдаг байсан юм байна. Тэгээд задлан шинжилгээнд оруулаад үзэхэд уушгин зөв зүгээр байсан. Энийг шинжилгээ ухаан одоохондоо тайлж чадаагүй байгаа юм байна. Тэгээд би зүгээр бодохдоо энэ тамхи ер нь тамхи гэлтгүй ямар нэг юм хоёр талтай байдаг тий. Тэгээд саяных бол энэ тамхины муу талын нөгөө тал нь болоо гэж байна. Хүмүүс аажмаар хайна гэж ойлгодог л доо. Тамхинаас хэрэг гарыг гэж бодвол тийм ээ. Тэрх шаардлага байхгүй. Хэрвээ тамхинаас гарыг гэж бодож байгаа бол шууд л хаях хэрэгтэй. Гэхдээ яахад нэг хэсэгтээ жоохон ядардаг. Би сулардаг. Тэр байдлаас хүмүүс нөгөө тэрийг төвчж чадахгүйгээр буцаад нөгөө юунд орчдөг. Тамхиад татчихдаг. Юм асуусан юм чи. Өөрийн дээр уушиг айгуу сонь айгуу ялгаатай л хийх юм тийм. Тамхи татдгөө тэгвэл хонь шүү дээ. Хоньны уушиг өөрийн 100 төгрөг. Тэгэхээр хүний уушиг $60,000 гэдэг юм байл шүү дээ. Тийм яг тэр чинь маш хэцүү л дээ. Хүний бүхэл бүтэн эргэтнийг та нар нэг юм юун дээр ингээд тамхи татдаг хүний хор уушиг гэдэг нэг зураг харж байсан баг та. Яг нэг тал нийв ирүүл хүний зураг тий. Нөгөө тал ингээд бүр өмрөөд ингээд унтсан нэг тийм зураг байдаг шүү дээ. Хамар маамар. Тэгэхээр тэр ямар их хор уушиг байна тий. Хүчил төрөгчийг хүн ингээд өөрөөс хорж явах хэвээр байдал CO2-оор амьсгалаад байна гэхэд биоорганизм ямар их гэмтэх нь ойлгомжтой байгаа. За бас тэгээд тэр Сталин гэдэг нэхэд тэрээс нэг хүн юм асуусан юм байна л да. Тэгэхэд Сталин тэр үед ерөөсөө юу хэлэхээ мэдээгүй гэсэн. Тэгээд яасан бэ гэхээр тамхиад татсан. Энэ жоох хугацаанд өөрөө юу хэлэх арга бодож аваад тэр үнд хариулсан байдаг гэж ярьд юм байлаа. Энэ бол тамхины муу талынх нь нөгөө тал гэж бодож байна. Ямарваа нэг юм хоёр талтай байдаг. Гэхдээ би та нарт тамхиг рекламж байгаа юм биш үү гэж та. За уушгин тохиолдсон час өдөр бол энэ байна уу? Ерөөсөө уурт гонцгой цагаан ийм амьгүй юм л ерөөсөө уушгин час өдрийг тохиолдуулаад. Ер нь энэ одоо яриад байгаа уурт гонцгой ийм юмыг ерөөсөө та нэг баг юу яавал яасан юм шүү дээр юм шүү. Ерөөс багаан юу яаж ивэл зүгээр юм шүү. Одоо бол битгий гэж зөндөө газрууд хэлж байгаа би тэгж хэлж одоо яах. За үзэгчдээ баярлалаа. Өмнөх дугааруудыг үзээгүй нэг нь магтж байгаа, үзсэн нэг нь санаж байгаа. Та бүхэн дараа 7 хоногийн хагас өдрийн энэ цагаас эхлээд цоошин сэдвтэй цоошин час өдрийн нэвтрүүлгүүд хүрэх болно. Манай час өдрийн нэвтрүүлгүүд юугаар сайжирсан бэ гэхээр зөрөгтэй алхмуудаараа илүү сайжирсан сайтар бодод төлөвлөсөн санаатаагаар та бүхэнд хүрэх болно үзэгчдээ. Ингээд дараа 7 хоногт уулзъя. За окей.